Хэвлэн нийтлснийхээ төлөө ганц хуудагт цагдаа хоригдож байгаа инфо цэгийн цахим хуудсын сэтгүүлч ган тулгыг баривчлан хорсныг эсэргүүцсэн сэтгүүлчид уулзалт хийлээ. 2013 оны 6 дугаар сарын 5-наас эхэлсэн түүнд холбогдуулсан маргаан нь ноёд группээс гаргасан сэрэмжлүүлгийг сайтдаа байршуулсныхын төлөө гүтгүүлсэн гэх бэлэгт шүүхэд гомдол гаргаснаар эхэлж шүүхийн шийдвэрээр 2014 оны 7 дугаар сард хууль бусаар 32 цаг хоригдож байжээ. Энэ удаад мөн шүүх хурал товлох хуралдаанаар эрүүгийн хэргийн 1-р шүүхийн шүүгч сэтгүүлч Баттуулгыг зарим хүмүүсийн хамт цагдан хорих шийдвэр гарган шүүхийн байрнаас ганц удаг руу атсан байна. Энэ үйлдэл нь шүүгч хуулийг буруугаар тайлбарлаж хууль бус шийдвэр гаргасан болохыг сэтгүүлч Баттуулгын өмгөөлөгч тайлбарласан юм. Захирамжаа бүхэлд нь уншиж сонсгоогүй хагасыг уншиж сонсохоос болоод тэр хүмүүс өөрсдийнхөө эргэцсэн байдлыг дордуулах нөхцөл байдлаар бүр хурлыг хойшлуулж одоо нэлээд боломжит хугацаагаар 50 уужуу тавьж байгаа байхгүй. Тэгэхэд шүүхтийн залилан мэхлэх арга, хуурам мэхлэх арга хэрэгжилж байгаа юм шиг байдлаар одоо ингэж захирамжийг хагас тутан уншиж сонсгож ийм сонирн байдалтай миний өөрчлөлөгч эргэцсэн байдлыг дордуулж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт бас одоо шүүгдэгч нарын, өмгөөлөгч нарын үг хэлэх тий хүсэлтэд гаргах ийм эрхээр хангаагүй. Ерөөсөө нэг улсын яллагч үг хэлсэн. Хохирогч нарын өмгөөлөгч нар үг хэлсэн. Тэгэл алхаа цогчиж. Мөн сэтгүүлчид хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад барьж хорсныг эрүүгийн хуулийн 13-ийн 1-р цалтыг зөрчсөн төдийгүй эрүүгийн хуулийн 139-р зүйлд заасан сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд цаад хийсэн үйлдэл гэж үзэн шүүгчийн шийдвэрийг буруушааж байна. Миний сэтгүүл үйлчлүүлэгч бол зөвхөн хоёр иргэний хоорондын маргааныг л бичсэн. Энэ болсон үйл явдал. Гүтгэх гэмтэрэг гэдэг бол ерөөсөө болоогүй зүйлийг болсон мэтэр бичих. Болсон зүйлийг ерөөсөө болоогүй гэж бичих. Энийг л гүтгэх гэмтэрэг гэж байгаа шүү дээ. Энд ойлгож чадаад хүн төөрөд байх юм зүйл байхгүй. Ингэхэд чинь тэгтээ тэргүй хоёр иргэдийн хоорондох маргаан явагдсан уу? Явагдсан. Шүүхэн шийдвэрүүд нь гарсан уу? Гарсан. Ийм үйл явдал нотлох баримттай бөөн гэрчтэй тий шүүх цагдаадар хянагдаа шалгагдаа явж байгаа. Ийм гэмтэргийг ийм зүйл болжээ гэж бичснэхээ төлөө өнөөдөр гүтгэх гэмтэргийн субъект болчоо шалгагдаад 2 жилийн турш энэ үг хэлэх, хэвлэн нийтлэх энэ үндсэн хуулийн 16-гийн 16 дугаар зүйл дээр байдаг л үг хэлэх, хэвлэн нийтлэх, итгэл үнэмшилтэй байх энэ эрхээ хасуулчиад яваад байгаа. Бид дээр ирсэн ерөөс сэтгэл санааны тайван биш. Эхний удаа хоригдоод гарч ирэхдээ бол нэлээд тийм одоо ингээд тэмцээч. Тэн дотор бол амар сонин их сурвалжуудтай уулзсан байгаа байхгүй. Энийг чинь гаргая гэхээр зэрэг яах юм гэл нэг тийм болцсон байсан. Инфо цэгийн сайтын сэтгүүлч Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн гишүүн Баттуулгыг хууль бусаар цагдаа орсон асуудлаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл Глоб Интернэшнл төв төрийн бас байгууллага өмгөөлөгч Батбаяр нар 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн баг хурал хийж байр суурь аль ёсоор мэдэгдэж уриалга гаргасан. Энэ уриалгад иргэдийн бидэх эрхийг хангаж аливаа мэдээллийг олон нийтэд түгээх нь сэтгүүлчин үндсэн үүрэг бөгөөд мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлч Баттуулгын тухайд мэдээлэл авсан их сурвалжийн тодорхой байсараад л гэмт хэрэгт буруутган хуульд заасан үндслэл журмаас гадуур цагдан хорих шийдвэр гаргасан. За шийтгэх тогтоол гараагүй байхад гин буруутнаар тооцсон шүүгчийн асуудалд анхаарлаа хандуулж яаралтай арга хэмжээ авахыг шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл болон Глоб Интернэшнл төв төрийн бас байгууллага сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд цаад хийхээ зогсоо сэтгүүлчийг сулал хөдөлгөөнд оролцож буй нийт сэтгүүлчид хүсэж байна гэсэн байгаа юм. Дахин хуралдах анхан шатны шүүхийн тов зарлах хуралд шүүгч гомдол гаргагч талд давуу эрх олгож тийш зарчмаар хандаагүй зэрэг хууль бус үйлдэлүүдийг нэг бус удаа гаргаж байсныг ташран онцлох хэрэгтэй. Монголын хуульчдын холбооны юунд мэргэжлийн харилцааны хооронд гомдол гаргасан. Тэр хоёр өмгөөлөгчийн талаар тэгэнгүүт тэрийг дурдж байгаа байхгүй. Энэ хүн ингээ гомдол гаргаа яваад байна. Тийм учраас хойрох хэрэгтэй юм гэдэг байгаа байхгүй. Тэгж болохгүй шүү дээ. Хүн чинь гомдол өргөдөл гомдол гарах хэрэгтэй гэд үндсэл 16-ыг 12-т байж л байгаа шүү дээ. Тэгээд бас цагдаад гомдол гаргасан. 139-ээр энэ Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлц дээр буян заяагийн байцаагч нар байж байгаа. Бас энэ эдгээр ингээд намайг гүтгээд байна. Сонин дээр одоо дахиад юм бичээд байна энэ гэж өөрсдийнхөө бичсэн юмыг барьж ирчихэд тэгээ намайг бичсэн мэтэр ингээд гүтгээд болж өгөхгүй наа шүүх хуралдаан дээр. Тэгэд намайг ингээд янз бүрээр доромжлоод гахаа нохоо гүтгэгч залилам эхлэгч гээд шүүх хурал дээр хэлэхгүйгээр ингээд доромжлоод болж өгөхгүй наа. Тэгэхээр зэрэг энийг шалгаад өгөөч гэж өгсөн цагдаад. Тэгээ цагдаа тэрэн дээр нь эрүүг үүсгэж өгөхгүй байгаа байхгүй. Тэгээ энэ минь дээр нь бас нэг тэр хэрэг нь яаж шийдэгдээд байгаа. Яагаад хууль дэгш ус үйлчлээд байгаа.
Нэгнийх нь гомдлыг болохоор авшалгаад идэг, нөгөөх нь гомдлыг шалгадаг. Их сурвалжинд баталгаатай эзэн холбогдолч нь тодорхой баримт нотолгоотой нийтлэл бичснийхэн төлөө сэтгүүлчийг барьж хоригцаагдсан нь Монгол Улсын үндсэн хуулийн 16-ийн 16 дахь зүйл залтыг бүрэн зөрчсөн хэрэг болж байна гэж тайлбарлаж болох юм. Тиймээс энэхүү хууль бус үйлдэлтэй тэмцэхийг мэргэжил нэгдсэн сэтгүүлчдтэй уулзалтанд оролцогч сэтгүүлчид уриалж байгаа юм. Уулзалтаар сэтгүүлч Батулгыг суллаж, хууль ёсны дагуу шударгаар шүүх хурлыг үргэлжлүүлэх нөхцөл болцоог хангаж өгөхийг холбогдох байгууллага сануулж шаардах бичиг хүргэлэхээр боллоо.